ингээд Ben Stevens А2-2 дундаа өсөрснээр 2 багийн тоглолт албан ёсоор эхэлж байна. Тоглолтын эхний давталгааг бишрэлт Металба гинэ. Цаан түшиг слан тойрч гарч ирсэн зай байсан түшгийн холын шидэлт энэ тоглолтын нээлтийн оноо олж байна. Стивенсийн сланыг аваад дайраад орсон задалсан мөнх шүдэрт маш том орон зай үлдсэн мөнх шүдрийн холын шидэлт. Металын тоглолтын эхний оноо олсон. Шидэлтийн бэлтгэлэгч бас их хийж байгаа байна. За их хоёр хамгаалагч аяг амархан тохиж аргалаа. Сольсон азаа доор байрлын давуу эзэлцсэн үү бөмбөг очиход бас жижигхэн зайваа басаа өөрөө тоглоод хаамжлалтай боллоо. Хатсан. Одигийг хамгаалт таарсан шүү энэ удаа. Одигийн нэг шахаад явсан шүү дуурлаа. За тэнцэж одоо студ даалгавар нуруу намцын үзүүлж байгаа амжилттай одоо салшгүй болсон энэ тоглогчдоо уунаа тоглох амжилттай болсон. Азарын өдөөс явж байгаа. Энэ төр Тэмүүлэнгийн эсрэг явж ороод амжуул Ben Stevens ямар амархан тоглоо байна. Бүх хэвлэгтэн тоссон. Зөрсөн, ихээ суларсан давтгай амжилттай боллоо. Азарын стаста найдвартай боллоо. Хүний илүүтэй гараад ирсэн байгаа. Барсуултын давтуулга их амрын өдөөс амжилттай болсон. Дараас нь 5 оноо хөлгүүд үеийн төгсөд авч байгаа. Цэлмэг Наан Цэдэвсрэн Биндрийг тохиж аргалаад довтолсон амжилттай нэмэлт нэг шилжилтийг үүсгэнэ. Их гоё хүлээцтэй болохоор байна шүү дээ тийм ээ. Өмнө нь шилжилт бас их хурдан болох ёстой. Довтлогоо амжилтгүй болсон. Нэмсэн довтлогоо. Тэр дараагийн самраас бөмбөг өсрөхтэй тэр байрлалаа эзэлж байгаа юм тий. Үнэхээр загсыг маш Цэдэвсрэнтэй байна уу? Номер 1, номер 5 хоёрын энэ хай пик руу хамгийн түрүүний довтлогын сонголтод болоод байгаа. Бөмбөг алдуулгачлаа. Эрдэнэлээ талбайд орж ирэн ихцээ 3-аас шийдсэн шийдэлтэй амжилттай боллоо. Ингээд нөгөө дутуу тоглолтуудаар нөхөд ирнэ. За түшиг суларсан энэ тоглолтод 2 дахь удаага холын шийдэлтийг унгаж байна. Одоогоор хэсгээ 100% амжилттай тэргүүлж байгаа учраас плей-офф руу гарах магадлал ер нь их өндөр болсон байгаа. Ben Stevens-ийн 2 оноо хэсэг хийгээд байгаа. Одоо ингээд сая удаа сум тоглолоо шүү дээ. Ихээ хариуд нь 3 шийдэлсэн амжилттай. Төлөвлөгөө ер нь их сайн хэрэгжиж байна л гэж болохоор байна да нэгний хагас. За их хоёр Ben Stevens-ийн гарыг дагуулад ямар мэдрэмжтэй мөнхөдрөг сойр тоглогч нэг шилдэг унгасан да. Энэ удаа Christian Bradford илхнөөдөө шилдэг унгасан. За яаж юм. Барсуул түшиг. За энэ цэгээс 2 хийцэн байгаа. Элбийн түшиг яг энэ цэгээс 3 шилдэг. Угмаяр гоё алхамт байсан Угмаярын тоглох амжилттай. За хамгаалтын жоохон цаорхаг гоё ашиглаад орчлоо. Хийх багтаа. Хоёул 2 эсрэг. Өөрөө тогтсон тоглох амжилттай нэмээд алдаа. Контактын өөрөө шингээгээд тэгээд бас тоглолт нь хэцүү байлаж чадлаа шүү дээ. Эцэст нь энэ удаа харин Барсуултын ухаан түшиг Наан их хоёр байгаа. Түшиг Эф Одигийг өгсөн. За Одигийг 2 гоё дамжуултыг сүүл хоёр тоглоом. За бөмбөг шилжээд Эф Одигийн Стивенс эсрэг дундаа шилдэг үүсдэг сайн. Одигийн за дундын шилжилт бол үнэхээр өндөр хувьтай байлаа. Биндрия Цэлэнгийн эсрэг яваад орсон Биндрия өөргөө маш том орон зайд цоллоод 2 оноо аваад байна. Хүсэн хамгаалтанд шилжсэн метал. Барсуул голын шидэлт амжилттай багийн 45 дахь оноо хамгаалтууд нэгт болдог. Тэгээд одоо зайгийн шийдэгсэн Стивенс азагийн дээрээс метал ер нь бас сэрэх боломж гараад ирсэн шүү. Одигийн зогсоолын алгаа энэ үед ингээд 4-нд орсон бол Дазарын сланыг авсан Наан дамжуул их хоёр маргадын өдөөс шидсэн холын шидэлт амжилттай өнөөдөр хөлгүүдийн холын шидэлтэй хөв үнээр түшиг 2 хамгаалагчийн голоор гарч задлсан Тэмүүлэнгийн холын зай шидэлт амжилттай болсон. Тэр тоглолтуудаас минутууд гахгүй байгаа учраас за энэ үед харин гоё дамжуултаар тоглох амжилттай боллоо. Шийдэг шинхэн бас охинтой болоод охин нэлэх байгаа гэд аавын үүрэг бас одоо Давидын маань барьж байгаа. Тоглохыг илүү дүүслээ түшиг 2 оноо. За хамгаалт ямар том алдаа гарч байгаа сая. Тэрүүхүү хооронд хамгаалт ингээд эргээд бэлгүн өөрөө шидгийг илүүд үзээ. Эрдэнэ далайг эсрэг шидсэн шилд амжилтгүй А2 өндөр байна. Маргадын дээрээс толгойн самраас аваад 2 оноо. Маргад өрдөө 2 оноотой тоглолт нь үргэлжилж байгаа. Энэ удаа довтсон довтлох амжилттай болсон. За энэ маргадын тоглолтыг хөлгүүчд нэг авраг авахтаа 6-аар гараад авраг авцсан шиг санагддаг зүйл ирсэн. Өдөртлийн турш бид нар хөлгүүдийг харуу байгаа баг Италийн амжилттай бол энэтэй л холбоотой гэж би ойлгож байна.
Үеийн эхлэлтийг сайн хийх ёстой баг нь Метал. Ардын давтгал хэрэгтэй байгаа да. Задсан ууна дахиад шийдсэн. Энэ удаа шийдсэн ажилтаа боллоо. Яг нэг зэрэг Сайн авч явж байгаа. Их 2-3 шийдсэн тэд орно хариуг нэрлээ. Галыг явж ирсэн амжаа да. Метал нэлээд хүчтэй одоо нөхөлтийг хийгээд тооны зүрх 20-оос одоогийн байдлаар ингээ 12 болчих цэгнээс арай өөр болчих шиг боллоо. Баяр дуны шийдсэн амжилттай маш их байдлаас гэж одоо хилт зүртэл гарсан да. Тэгээд эцлээдийг юу ярина. Баяр харин даад үүдтэй байш өнөөдөр. Нацгадаад тоглолтын тур шинүүд Баяр сураад гараад ирсэн. Завжруу дамжуулсан Игтүр 3 шийдсэн. Игтүрийн 3 шийдсэн амжилттай. Хаваа өнөөдртэй болтой байна. Хамгаалтын дарамтанд орцсон түшигийн хигүү байдлаас тогтсон буцаад ари өөрт нь ирсэн зүг бодроо зүгтэй байж чадлаа. Гүнтэй ашиглаад овцоод байхад том боломж гараад ирлээ дээ. Эф өдгийн самрын нөгөө талаас тавцсан ямар гоё довтлогоо байваа. Игтүр хаан үлдээсэн Баяр 3-аас шийдсэн. Баярын шийдэлтэй амжилттай 64 тоноо. Асын үлгүүд баг 4 дараас нь хожлоо авч байгаа бол Металын хувьд асуудал үүсгэжсэн. Тэд багийн дотоод уур амьсгал тоглох ивэ авалт дахиад дараагийн тоглолтыг хүлээх нэ.